Замын шүү манайха. Үгүй нэрээ бүр үлгэр шиг юм болж байна. Гарч ирээд одоо жигтэйхэн уучид гоогаад нөгөө комитетийн дээр нэг ярилцлаганд ороо суугаад байсан хэдэн гаж балаа хэдэн хар тамхичингууд гээд хэлчих ямар хамаатай гэсэн бас. Ямар ч эрүүл ухаантай хүн бол тийм юм ярихгүй шүү дээ. Төсвийн өөрчлөлтөө янз бүрийн мөс ч юм уу янз бүрийн өвс долоож өнөрлсөн байлаар сэжгүүд байж таараа шүү дээ. Өөр юм байх юм. Зүгээр хүн бол тийм юм ярихгүй. За яа би хэлээд байна шүү дээ. Зүгээр эрүүл сарвал ухаантай одоо өөрснөө үр хүүхдтэй тийм биз дээ. Өнчрөх өөхөхийн зовлон мэддэг хүмүүс тийм биз дээ. Хизээш тийм юм ярихгүй. Монгол улсад бараг 2802 өнчин хүүхдэд байдаг гэж байгаа шүү дээ. Бүр бүрэн бүтэн өнчин. Үнэхээр их гамсаад энэ 45% нь эмэгтэй гэж байгаа. Аимшигтай л даа үнэхээр аимшигтай. Би бол одоо энэ нөхдүүдийг бол ингээд нэг уучлалт гуйлгаад нэг за улсын хурлыг биш мөнгө хэлсэн бас нэг пост оруулжээ. Эдгээр бас одоо би уучлалт гуйхгүй бол уушуугийн байгууллага өөрөөр үзнэ ч гэх юус хуцаад байгаа. Юуг нь уучлалт гуйлгадгээ. Зүгээр хуушуугийн байгууллага нь одоо хурдан дөрвөн тэр студийн хаагаад одоо тэнд үздэг хийх хэрэгтэй шүү дээ. Тэр улсуудын тэр улсуудын балиар энэ заваа юм ярьдаг газарт нь одоо юу ч байгаа юм бэлээ. Ямар ч бичлэг CD-гээд хадгалсан байгаа юм бэлээ. Ийм уусаа гаж юмнууд асуу бэлэн болгоод гарахад бэлдээд бэлэн болгоод тавьчихсан ч яхахыг үгүйсэхгүй. Ер нь бол Монгол улсыг хардах хэрэгтэй шүү дээ үнэхээр. Одоо ингээд аяйгуу дураараа юм гарч ирж. Тэр хин ч нэг юм гарч ирээд нэг нүдэлээр нөхөр гарч ирээд манай дүүнэрээ дуудаад би нэг тэр ханаагийн бизнесийг дэмжиж бид нэг уулзалт хийсэн юм аа. Тэгсэн чи хоёр хүн хоорондоо яриа би тэрийг сайн сонсоогүй ч шиг. Солиороод ах. Юу хуцаад байгаа юм бэ та нар ơi. Бүхэл бүтэн Монголын бяцхан зүрхүүдийн маань та нарын хийдэг энэ контент, та нарын хийдэг энэ TikTok-ыг бол бага насны хүүхдүүд асарыг үзэж байгаа байхгүй юу? Хүүхдүүд аяг үзэж байгаа штэ. Хүүхдүүд дандаа хоёр доор суугаар юм ярьж байдаг. Хоёр доор суугаар явж байгаа штэ. Энэ улсуудын энэ контент, энэ улсуудын нэг TikTok мокийг бол асар олон хүүхдүүд үзэж байгаа штэ. Асар үр дагавар муутай байхгүй юу? Үр дагавар хор хохирд ихтэй. Энэ заваа навчлуудыг зүгээр уучлалт гуйлгаад одоо бүр амар болчихсон. Одоо ухаантай яах юм? Хин нэгэн эх орноос орсон, хин нэгэн эх орныхоо үснэ хэлгүй байдлын эсрэг хамаа намаг юм ярьчих хөтө дараа нь гарч ирээд уучлаарай бид ингээ буруу ярьсан байлаа. Миний буруу уучлаарай. Нөгөө мó хануу хамаагүй ярьдаг хануу байна гэд өөрийгөө ингээд сошиалд тавьж зураг оруулж пост оруулаад байгаа ичихгүй. Энийг одоо хуушуугийн байдлаар шалах хэрэгтэй шүү дээ. Тэгж ярьсан ийм сэтгэлтэй улсууд цаана юу ч хийгээд ямар ч нэвтрүүлэг хийгээд ямар ч кино хийгээд цааш нь хийгээд хадгалаад цааш нь дэлхийд засахад бэлэн болгоод байж ирсэн байхыг үгүйсэхгүй шүү дээ. Одоо зүгээр гарч ирээд уучлалт гуйгаад ах юм гөлгөнөөч гарч ирээд энийг Монголын ард түмэн шийдэхгүй шүү дээ. Хуушуугийн байгууллага шийдэх хэрэгтэй шүү дээ. Хууль ёсны байгууллага. Нөгөө хоёр дээр засгийн газрыг огцорч чинь гол дүрд яваад байсан нөгөө цүнх яриад хэрүүлээгээ гараад чинь яг энэ мөн шүү дээ. Энэ комитетийн хамраа энэ полисийн нэг балиар ханаа гүлэн хүмүүс сижиг бацаа. Эдгээр аимшигтай гүйсэн шүү дээ. Эдгээр бол ерөөсөө баялагын хулгайч нарын тал байхгүй юу? Эдгээр чинь ойлгож байна. Элбэг дэрж гэдэг одоо эх орноос орсон энэ балиар новш одоо эх орондоо ирсэн. Энийг шалахгүй мó. Зарим сайт зарим нэг пэйж агентээс яваад байна. Элбэг дэржиг одоо 9 сарын 16-наас хойш тэгээд одоо мэдээлэл өгч байгаа яриад байна. Гүний зөв албан ёсоор энэ хууль ёсны байгууллага цагдаагийн ерхий газар хэвд мэдээлэл АТГ-ийн хэвд мэдээллийн байгууллага өгөх хэрэгтэй шүү дээ. Даварцсан гөлгүүд байгаа шүү дээ. Өнчин өрөөсөн гэдэг үг бол амар хатуу үг шүү. Хүн болгон өнчөд зовдгийг. Хүн болгон өнчин гэдэг зовлонтой бол нүр тулдгийг. Өнчин өрөөсөн өнчин 5 охиныг аваачаад Монгол гээд порно хийлгээд тэгээд дэлхийн нийтэд зараад амар бизнес амар мөнгө олно гэдээ ярьж байгаа юм уу? Малнууд маш шиг муу банднаар би хэлж юм уу? Гомо банднаар ой. Харцрын юм уус гомо банднаар шүү дээ угаасаа надад ч өмсөн зүйлс нь хараад байгаарай. Үнэхээр ингэж оромжлуулаад байж болохгүй гэдгийг би яриад байна шүү дээ. Одоо ингэж би бол ойрхон лайвыг одоо миний энэ хаяг чинь ягаад гэвэл би өөрснийхөө Монгол улсынхаа
үр хүүхдийнхээ бидний өөрснийхөө баялагын төлөө тэмцэж байгаа болохоор асар том энэ Rio Tinto гэдэг үндэстэн дамсан корпорац тэмцэж байгаа учраас миний хаяг бол цаг үргэлж спорт бодоход байдаг шүү дээ. Би одоо хоолойгоо гамнаж байгаа. Энэ 20-нд явах хэрэгтэй хүн чи очиод тэндээ очиод төмөө олондоо түгээж явуул хэрэгтэй. Боловч чимээгүй байж чадахгүй байгаа дээ шүү дээ үнэхээр. Гэхдээ одоо ингээд уучлах угаад болоо юм гарч ирээд нэг нэгээр гарч уучлах угаад одоо миний буруу байсан. Тэр комитийн дээр дүүнэр одоо манай нэвтрүүлэлт ороод ингэсэн шүү. Миний буруу байсан шүү. Одоо өстө дүүнэрээс уучлах уулгана. Бид нар дүүнэрийнхээ өмнөөс уучлах уучин чи юу дураараа юм яриад байгаа. Энэ чи хэрэг уулийн зүү цаад байдаг шүү заяа. Садар саманыг сурчсан заяа. Наа ч одоо юу гэж байгаа. Хамгийн гол нь энэ муусаа бузар муухай заваа энэ балиа нэг энэ комитийн гэдэг энэ хэдэн сэжиг болгоочод юм дандаа хүүхдүүд үздэг байхгүй юу? TikTok мог тэр дандаа хүүхдүүд үзээ залуучууд үзэж байгаа шүү дээ. Ингэж болдгийм үү? Гү заавал өнчин гэд тий өнчин үхэх гэдэг үед яг аяр адилхан заяа. Үхэхийн зовлон бид нар бүгдээрээ үзнэ. Өнчирхийн зовлон бид нар эртээр нэгдэд бүгдээрээ үзнэ. Би өөрөө бүтэн өнчин өрөөсөн. Хүүхдийг октоодыг ингэж садар саманд оруулаад октоодыг ингэж юу яриад байгаа юм бэ? Эцтаа нэрээ. Монгол гэр 5 монгол охиныг авчиад порно кино хийлгээд дэлхийд цацаад дэлхийд одоо ястаа нэрээ одоо энэ мөнгөний бизнесээр бол хамгийн нэгдүгээр яваа секс мэкс гэд ярьсан яриад нь байгаа ч хануу гэдэг банти. Тэр мөн комо нэг юм харах царны комо царс юм. Одоо хууль шүүхийн байгууллага хариуцлага тооцоо та нар заяа. Та нар жирийн иргэнд бол язаад хариуц тооцсон юм байлээ та нар ơi. Энэ новчлолтой одоо хариуц тооцлоо. Энэ бэлтгэрнүүдтэй. Энэ бэлтгэрч надвалчаа. Мукомо бантер нэрэ. Үнэхээр дураараа нэрэ. Би бол нэрэ үнэхээр гол харлаад байгаамаа. Хүн болгон гол харж байгаа. Монголчууд бүгдээрээ үзэн ядж байгаа. Юу яриад байгаа юм бэ нэрэ? 2800-аад өнчөө өрөөсөн хүүхдүүд байд юм байна. Монгол бас хүний эрхийн комисс бүртгэлтэй байд юм. Тэндээс 45% нь эмэгтэй гэж байгаа. Ингээд зүгээр нэг уучлалт гоогаад ингээд болчих юм уу те? Ерөөсөө даварцсан юм бэ яасан навчнуудыг. Тэр студ бүтээсэн битүүн жижигнэгээд яваад байсан. Одоо цагдаа хөлштэй байгаад та нар мэдээлэл өгөө. Заяа. Энэ зүгээр энгийн асуудал биш шүү. Цагдаагийн ерөнхий газрын хэд мэдээлэл энэ энгийн асуудал биш заяа. Энэ хамгийн гол нь энэ новчнуудыг хийдэг энэ бүтээл, новчнуудыг хийдэг TikTok, новчнуудыг хийдэг энэ контентыг энэ бадаг шиг бол дандаа хүүхдүүд өсөж байгаа. Дандаа хоёр доор суугаар ярьж байгаа. Талигаас тэр пропагандын сэтгүүлч Сомьёдо талигаж авсантаа хөрг юм. Тэр дөө сэтгүүлч явахдаа хэлж ирсэн асууж ирсэн байгаа штэ. Та дандаа ийм хоёр дахь суугаар хийж байна. Энэ буруу гэдгийг шүүмжижсэн. Үнэн гэдэг чинь ингээд фондод үлддэг байхгүй юу? Тэгэхэд өмнөөс нь дарамжлаад байжсэн тэр нэг юм уу? Гүдис юм тэр ханаа гэдэг гүдис юм. Тэр огцор хамархан жагсаад гээд оюун эрдэнэ ерхий сайдыг огцор жагсаад тэр гол нэг номер тоглосон хүн чинь наад болчих штэ ерөөсөө. Энэ нэр хараа хэрэгс тэтэрч шүү нэрэ. Ийм уусан гомо баддрыг бол нэрэ. Би бол гомог жил надад ч. Ерөөсөө энэ нэг бол карт амиг сэтгцийн өөрчлөлтөө нэг бол дандаа тийм илэгцсэн явж байгаа усад тийм юм ярина штэ. Эрүүл хүн бол тийм юм ярихгүй да. Ягаад ярихгүй? Эрүүл сарал ухаантай, ээжтэй байлгүй, охин дүүтэй байлгүй, эхнэртэй байлгүй, хамаатан садангууд нь бас байлгүй. Хүн ич зовно штэ тэр чинь. Тэг чи өнчин өрөөсөн гэдгээр нь дарамжддаг. Өнчин өрөөсөн гэдэг бол хатан үг шүү. Заяа. Магадгүй чи өнөөдөр хэлэг бүтэн байлаа чи магадгүй хэд хоногийн дараа чи өнчин өрөөсний тоонд ороод явна заяа. Хүн болгон энэ өнчин өрөөсөн гэдэг үгний тоонд орно. Одоо бүр амар гарч ирээд муусаа гөлгөрүүч гарч ирэх ухта бүгдээ уучлах уугаад одоо тэр нэг нэвтрүүлгийг бэлтгэсэн юм уу тэр нэг студийн эзэн юм уу тэр өдөржтэй нэг гөлөг гарч ирэх ухта бас уучлаарай одоо яста бидний буруу боллоо. Яг намайг ингээд хануу дэмжиж бизнес дэмжиж өгөх би нэг бид нар ингээд нэвтрүүлгээр дараас үлдээ 2-2-оор талцаад жоохон өөр яриараа орчтооч шиг. Ямар ч тийм эрүүл ухны санксаар ярихгүй уус надад ч.
сэтгцийн өөрчлөлтөө усууд яриад байгаас ойлгож байна. Тэнд болж исэн яг тэр хүн дулдан суужж би сайн сонсоогүй ойлгоогүй гэж ярьж идэг юу гэсэн үг? Өөрийгөө зүгээр арсыг л хамгаалж байгаа асуудал надад чаа. Өөрийнхөө арсыг бүтээ авахын тулд бүгдийн хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй нохоо гүлгүүдэд би өөрөө олон ихчтэй олон охтуудтай хүмүүс өндөө байгаа. Монгол охтуудыг бити дормчлаарай. Бидний дүүнэрийг заа юм уу хар нохоон гүдэх шиг юм уу хар хэдэн илгэсэн хэдэн гөлгнүүд минь заа ёо. Юу гэсэн үг юм бэ? 5 охиныг аваач Монгол гэрт аваач порно гэнэгээ дэлхийн нийт завцаад энэ порно чинь дэлхийн нийтээс хамгийн их бизнест хамгийн их мөнгө олж байгаа. Нохооноор гэдэг. Нохооноор гэж доллараар гэж ярьдаг юм байна. Үлгээр нэрээ бузартай хар. Тэр мөнгө гөлгийг хаа тайсан гадарт нь нусын сугарталд алдчихжээ. Тэр гөлгийн тэр Японд дэлгүүр мэлгүүрдээ бүр үүдээр шагаагач ирэх бүгдээр репортлтны аягийг одоо. Миний аягийг нь олигорхууд энэ тороолоод репортлт юм байлээ. Тэр шиг тэр навшийн аягийг одоо бүгдээр монголчууд бүгдээр репортлдог шүү дээ. Ямар ч хэрэггүй шүү дээ. Үгүй хамгийн гол нь аимшигтэй тийм үстэй. Зүгээр монголчуудыг миний сайхан дүүнрийн маань октоудын маань доромжиж надчихаа. Юу гэсэн үг вэ? Порно кино хэлгээд дэлхийн дэд цааш худалдах нь уу? Хар гаж томт 8 чин хар гөлөг минь хөөе. Одоо зүгээр гарч ирээ зүгээр хөөе. Гэхдээ би хэлж штэ. За ямарваа нэгэн хүн амны хий алдаагаар заа ёо. Монгол улсын үндэслэл аюулгүй байдлын эсрэг дуурайад янз бүр болоод элдв одоо янз янзын хүн занал хийгээд янз бүрийн гэмт хэрэг үүдчихэд дараа нь уучлаарай миний буруу би санамсаргаас миний амны алдаа шүү. Уучлаарай гэд ингэж өнгөрөх юм уу? Үгүй ээ, тийм юм байхгүй. Одоо цагдаа тагнуулсан шалгаа тэр студийн шууд бүгдийн тацад тэр студ дотор байгаа тэр мемори тэр флаш бүгдийг сайн шалга. Юу ч хийсэн байж магадгүй нөхдөл واخгүй наадаж энэ либералууд юу ч хийсэн байгаад үгүйсэхгүй усууд واخгүй дандаа Монгол улсын эсрэг дандаа Монгол улсын үндэсний аюулгүй байдлын эсрэг дандаа их орныхоо эсрэг усууд واخгүй нөө варчдсан наадаж. Тэгээд уучлалт гуйгаад болоо юм гарч ирээд уучлаарай. Миний амны алдаа байсан шүү. Нөгөө мө ханууч юм байна. Би буруу юм ярьсан уучлаарай. Бүгднгээр нь уучлалт хүсье чи гоцваач. Наад уучлаа тэр өөрийн өөртөө уучлаа хэл нохоо минь заяа. Энийг одоо цагдаа үзэсгэлэн байгууллага шалгал та эдрийг. Шалгах хэрэгтэй шүү дээ. Мөчийн санжуулах хэрэгтэй шүү дээ. Өнөөдөр бид нар хуультай оронд амьдарч байгаа шүү. Хуультай оронд амьдарч байгаа. Одоо шалгах энэ муусаа нохоонуудыг хөөе. Үнэхээр энэ улсууд бол үндэсний аюулгүй байдал дандаа занал хийдэг, дандаа Монгол улсын эсрэг ярьдаг, дандаа монголчуудыг хооронд нь хагалган бутгах одоо ч гол юм хийдэг ийм заваа улсууд баггүй бохор улсууд. Бохор шүү дээ харах зэрэг. 2208 гэдэг 820 кг тийм хэмжээний бүтэн өнчин хүүхдүүд маш их байд юм байна Монгол улсад. Тэний 45% нь эмэгтэй гэж байгаа. Бид нар ядууж болно. Бид нар эвлэлэн нэгдэж үзэл бодоо илэрхийлж тэмцэж чаддаггүй байж болно. Дээр нь ингэж оромжлуулж болохгүй байхгүй. Энэ бол зүгээр асар том дормд энэ бол гэмт хэрэг. Энэ бол гэмт хэрэг байхгүй юу? Гэмт хэрэг. Одоо тэр нөхдүүдийн студийг, тэр нөхдүүдийн тэр студ байгаа тэр мемори, флаш бүх юмыг сайн шалгах хэрэгтэй, нэгтэл шалгах хэрэгтэй. Юу ч гарч ирж мэдэн шүү. Наад бол чинь мөнгөний хоног нөлөө ухаан явцсан болгоочод мөнгөөр юу ч өөрчилж болно. Жохон болцоогүй, арга ерэн жохон ядуу зүдүү, хойноос нь явагдгүй, өнчин өрөөсөн октод дүнрээ маань ашиглаад янз бүрийн юм хийцэн байхыг үгүйсэхгүй надад ч. Харт амиг шаацсан нь эдгэцэн байгаа шүү дээ. Өөр яах юм. Энэ Монголд харт амиг гэдэг нь бол асар амигчтай болсон байгаа. Олны танил, оддууд, энэ дуучин, бүжигчин ихэнх нь харт амиг шааж байгаа шүү нэрээ. Монгол улс харт амиг мөрөдөл томоонд дидгцэн улс орно шүү дээ. Үнэхээр. Бүрэн дидгцэн улсууд шүү дээ. Үнэхээр.
Ямар эрүүл сарвал ухаантай хүмүүс ийм ярьж явах үү? Өөрөө эхнэртэй бодоод өөрөө ээжтэй байдгүй. Өөрсөө хоёр охинтой гэж байгаа. Тэгэд ийм муухай ийм ярьж явах ямар хэрэгтэй ийм сэжи ийм ярьж явах. Хамгийн гол нь цагдаа тагнуулынхан одоо яаралтай хөдөөд яаралтай мэдээлэл өгөө. Энэ бол гэмт хэрэг шүү. Энэ бол онц ноцтой гэмт хэрэг шүү. Онц ноцтой. Энийг шалгаад энэ нэг талд нь гарах хэрэгтэй. Тэр студиэс нь их юм гарна шүү. Наа новчлуудаас чинь. Юу ч хийсэн байхад үгүйсэхгүй хаар туучнууд ч надад ч үнэхээр туучнууд. Үнэхээр ингээ бодоод ахаар нэрэ дуугүй байж чадахгүй маа. Үнэхээр нэрэ. Одоо яах вэ бас намаа нэг 50 мянган дагдгийн хувьд би иргэдээ бас үзэл бодоо илэрхийлж байсан дээ штэ. Ер нь бол тийм байхгүй. Ер нь ингээ та нар бодлоо. Ийм муухай энэ бол гэмт хэрэгээ. За энэ уучлалт гуугаад өнгөрөх хэмжээний асуудал биш юм аа. Энийг бол шалгадаг газар шалгаад энийг бол эрүүгийн хариуцлага хатуу хөрвүүлээд их ёстой байхгүй юу? Тэгжээж өнөөдөр Монгол улс хууль өнөөдөр энэ хулгайчдын дээр байх ёстой. Одоо дураараа зүгээр гарч ирээд нэг хамт байсан нөхдүүд нэг нэгээр хөдөө орон нутгад зугаалаад ингээ наадамдаад ингээ явж сошиалгүй газар явжсэн чи бөө юм болсон байна сая мэдлээ. Тэгээ та нараасаа уучлалт миний буруу. Би тэр дүү маань нэг бизнесээ дэмжихэд дуулж ирээд тэр дэвтрүүдийг сүүлдээ хоёр хэрэг таллаад өөрсдөө дөрөв ороо явчих шиг болсон гэд бүр өөрснөө контрол алдсан асуудал надад чи өөрснөө контрол алдчихсан. Бид ингэ чимээгүй дуугүй байж болохгүй маа ахын дүүсээ. За энэ гаж тодорхой задлын талаараа ингэж үзэл бодоо илэрхийлэхээс өөр арга байхгүй. Энд бол хууль ёсны байгууллагын хариуцлага хүлээх хэрэгтэй, бүгдэнд нь эрүүгийн хэрэг үүсгэх хэрэгтэй. Энэ өөрөө гэмт хэрэг шүү гэдгийг би хэлэх гээд байгаа юм. Үнэхээр энэ өөрөө гэмт хэрэг шүү. Энэ садар самууныг олон нийтээс сурсалж байгаа. Ойлгож байна уу? Одоо энэ овчнуудын хийсэн контент, овчнуудын хийсэн бодоксыг дандаа хүүхдүүд үзэж байгаа. Тэр нь хамгийн их хор уршигтай. Улс их орныхоо үндэсний аюулгүй байдлын эсрэг баг гэмт хэрэг шүү наадчаа. Үнэхээр хүүхдүүд дандаа энэ овчнуудын бичлэгийг үзэж байгаа штэ. Одоо сүүлийн хүүхдүүд ягаад засамбрааг болсон бити ша на тим им ла доо гэдэг амар хараад өгдөг болсон. Дандаа энэ усудаас үүдэлтэй шүү. Энэ усаас нь засаг замбраа байхгүй дандаа 2 дугаар суугаар яриа сурчихсан. Олон нийт нөгөөч нь үзээ сурчихсан. Тэн дээр хэний ч хамаагүй юу ч доромжлдог усууд. За адилчин дүүс чинь 20-нд явна өстой явна гэж явна шүү. Залуусын золбоо явна шүү. Дүүнраа. 20-нд 11 цагаас Жанжинскотын талбай дээр эх орно гэсэн иргэд маань цуглаж гаад бид ярьж тэнд ямар жагсаал зугаалan болохгүй заа юу. Жагсаал зугаалan гэвэл тэнд зөвхөн бид нар цуглаж гаад бид нар өөрснөө ярилцгаад бүгдээрээ хөдлөе гэж байгаа. Нөгөө отгон сэтгүүлч уянгаа гişүн нөгөө баас эгч нарыг өрөөлж байгаа. Монголын ард түмэн сайн өрөөлөд өгнө шүү. Тэр 2 дугаар талаар асар их мэдээлэлтэй хүмүүс бидэнтэй явах нь хамгийн зөв. Нэг шинжилгээний эг бодах бас асар их мэдлэгтэй. Бэж асар их мэдлэгтэй. Энэ усуудыг би урьж байгаа шүү. Хамтдаа бүгдээрээ байжгаад хаяг лоозонгоо хийгээд ойлгохороо эх орныхоо байгалийн байдлыг авч үлдэхийн төлөө явцгаая гэдэг байгаа. За адилчин явна шүү дөхөө. Явна гэж өөрөө би зэрхэн хэлсэнтэй байгаарай. Би бол хэлсэнтэй байна. Явна тэгвэл явна. Цөмөрөө явцгаая. Цөмөрөө өөрснийхөө байдлыг хэд номер 1 алцсны ийм их ордоо өнөөдөр харь дээрэмдүүлчээд лойрдуулчаад ингээд дуугүй суухыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Тийм учраас ард түмэн хүчээ нэгтгэхэд явцгаая л гэж байгаа. Үнэхээр хаяг лоозон хийгээд өгөх хүн чалга хандив 467 мянгаас зогссон. Би 450 мянгасны бензин толгойг 400 мянгаас нэг ах 50 мянган хандуулаад 400 мянгаас нь авсаа. Бензин толгой бол гарцаагүй бидэнд хэрэгтэй. Хаяг лоозон хийдэг, дизайн хийдэг хувийн аж ахуйн нэгжид холбогдоорой. Бид бүгд болцоогоор мөнгө төгрөгөө гаргаад ингээ хаяг лоозонгоо хамгийн гол нь олон улсын төвшөнд
Ямар нэгэн гадаадын хүн үзэхэд тийм үү шууд ойлгохоор хэмжээний хил дээр бүх лойрыг нь ил болгож дэлгийгээд байгаа юм. Дэмжиж байна манайхаа. Энэ хамгийн гол нь учир нь юм байгаа байхгүй. Бид нар асар их баялагтай улсоо дэлхийд номер 1 алс ёсны орчтой ийм баян улсын иргэд мөртлөө бид нар асар амар ядуу амьдарч байгаа шалтгаан нь бид баяртай эзэн байж чадахгүй үүдэлтэйгээс ийм байдлаар тулж байгаа. Үнэхээр за 20-нд ямарсан отгон сэтгүүлч энэ уянга гişүү асан энэ баасан гişдрийг монголчууд уриалаад өгөөрэй хамтдаа яваа хүчээ нэгдээ тал тал битгий тарамдаа гэдэг. Намайг одоо явъя тал тал тарамдаад энэ ганц мөрөө бусдаагаа нийлгээд би нийлъя гэж гуугаал байгаа байнгын. Надтай уулздаггүй, надтай ярьдаггүй, ард түмэнтэйгээ ярьж хэлцдэггүй. Зөвхөн гуруулаа энэ бүсгэн маань вакуумжаад энэ тентгийн нааданд очиод ингээд яваад аж болохгүй. Тэмцэн тэгвэл тэмцээл явъя. Хий хоосон попорт, хий хоосон амлалт хамгийн гол нь хэрэггүй. Сараа найз маань орж ирсэн байна. Сайн уу? Солонгос найз маань дандаа дэмждэг байхгүй. Мундаг иргэд маань байгаа штэ. Орж ирсэн юм шиг байна. Муу юм шиг дахин зураг нь олно. Бид тэр аргаа бараад олонний танилуд, оддууд, спортын маструуд, энэ олон дуучдыг, олонний танилуудыг бүр нэрээ нь хэлчихье. Сая болсон даяа авраг болсон энэ авраг орхон баярыгаа аврал уриаллаа. Бүгдээрээ таг дүлий, бүгдээрээ жихэндээ өвөн жихэд нүдэндээ хар давгаар боцсон. Ийм улсууд واخгүй эдэр чинь. Яг үнэн гэлэхэд. Энэ зэндгөө битүү шагнал орж яасан ч баяа. Ард түмэн ядуу байгаад байхад энэ төр засал дэндүү баян байгаад байгаа ч тийм. Нутгийн зөвлөд мөвлд амар баян байгаа ч тийм. Зүгээр л Lexus 600 700 бэлдээд байна. 300. Хиний мөнгөөс гарч байгаа. Энэ татвар төчийн мөнгөөр л гарч байгаа цаанаа бол. Нэрэ шүү. Ард түмэн асар ядуу байгаад ард түмэн одоо ингээд асар их өөрийн тарамптай асар ядуу байхад энэ төр засаг дэндүү баян байна гэсэн үг байхгүй юу? Асар баян байгаад байгаа байхгүй наад болч. Нутгийн зөвлөгөөл одоо тэр аймаг сумдын засаг дарга нар бүгдээрээ татвар төчийн мөнгөөр төгж байгаа шүү дээ. Байр орон сууц. За яах вэ? Тэр улсуудад байр орон сууцгод нэг барьцаа дахин надад алга. Би барьцаагүй. Гэхдээ яг бүх нийтийнхээ энэ жасаар тэмцлийг энэ улсууд ерөөсөө дэмжихгүй байгаад хамгийн их айцтай байгаад байгаа юм. Хамгийн их дуурахгүй, хамгийн их хуруу хөдөлдөггүй, хамгийн их олон нийтийн ажилд оролцдоггүй. Яг улс их орныхоо энэ бидний баялаг штэ. Бид баялагаа авчаад ийм ункаагүй ингээд дуугүй суугаад байдаг. Үнэхээр харамсаж байна. Би бол яг хэлсэндээ байдаг. Би Монгол улсад 300 гаруй хоног тэмцэж өнөөдөр захин мөрөдөд толгойн хойдыг батлуулж чадсан. Тэр намайг үнэлсэн. Би ингээд харуулчих. Сайн наадмаар. Одоо их намайг барьж идэх байлгүй. Удгаачаад. Би 347 хоног тасралтгүй. Өдөр шөнөгүй тэмцэж энэ Монгол улс захин мөрөдөд толгойн хойдыг батлуулж чадсан. Цаг үргэлж миний тэмцэл дандаа олон төмнийхөө төлөө, дандаа их орныхоо төлөө, дандаа дүүнэрийнхээ төлөө яваад босч байгаа. Одоо өөрсдийнхөө баялагын төлөө явж байгаа. Энэ хоёулахын гэрээг бол 2009 оны энэ хуудуутай лойрын 100-ны дэлхийн 100-ны лойрын гэрээ байхгүй юу? 20,000 говьсч мовсгээд тарих толгой эргүүлсэн. Энийг шууд цуслах ёстой засгийн газар. Энийг шахаж шаардахын төлөө явж байгаа юм. Миний гол зорилго. За ийм биш манайхан 2 2 3 3 шеэрлж манайхан тхөө. Одоо баг 51,000 дагчтай болж байгаа. Сая 50,000 983 байсан 17 он дагсан байлгүй. Хаяг лооцон хийгээд өгөх хэмжээний тийм
Хүмүүс алга байна шүү дээ монголчууд. Энэ олон топ аж ахуйн нэгжийн эзлүүд, энэ олон мундаг алсан заан аваргууд тийм үү. Гэхдээ 1 тэрбум төгрөгийн шагнал авч том 700 Lexus 700 шагнууллаа өчүүхэн хэсгийг энэ ард түмнийхээ тэмцэл хандилж болно шүү дээ. Байхгүй. Сурахгүй үнэхээр инээрээ. Яг үнэхээр хэлгээд явж энэ Монголын ард түмэн нэг талдаа гарч олигархууд нэг талдаа гарахад ийм л хувь тавилан хүлээж байна. Ерөөсөө парламентын засгийн газарт ийм парламенттай байсан улсын хурл тэр чигээр тарсан дээр Монгол улс иргэшин застай байх нь зөв юм байна. Хэрэггүй. Ард түмний төлөөлөл биш энэ манайх өнөөдөр яах вэ? Одоо наад уцаж 2028 оны сонгуулийг өдөр шинэгүй бодоод зүйдээ сууж байгаа штэ. Өөр юм байхгүй. Сонгуул гарч гэсэн хэдэн үеэр идэж явах мөнгөтэй ууч гэсэн энэ улсыг тон дээр хийсэн гэсэн бодолтой зорилттой улсууд байгаа штэ. Харамсмаар байгаа 50 мянган дагагчийн 0.1% нь тийм үү? 1% нь одоо 5,000 үстэй. Юу л 1% нь 500 штэ. Яд 1% нь орж иж болно да тийм биз дээ. Цаанаас дэндүү амар репортод бодогдоод байгаа учраас миний лайв олон түмэнд хүрэхгүй байгаа юм да шалтгаан нь. Асар их сэтгэлтэй, асар их ирмэлцэлтэй байгаад байгаа байхгүй миний хувьд бол. Зүгээр нэг эх орно гэдэг баялаг бүтээгч эх орно гэсэн сэтгэлтэй бизнесмен залуус иргэд холбогдоход энэ асуудыг шийдчих юм байгаа байхгүй уулна. Хаял оцонгоо хийгээд иргэдийгээ аваад бид хөдөөд явахаар ард иргэд маань хандваа хийн. Тэгээ бид нар бензин шатганаар ямар тасаадахгүй шиг очих газар очиод дэлхийн нийтэд хамгийн гол хүрхэнд хамгийн чухал байхгүй бидний гол зорилго бол дэлхийн нийтэд хүргэмээр байгаа юм. Энэ лөөр болохаг. Тэс монгол хэл дээр ингээд ихэнх зоозонгоо байж хэрэггүй. Дэлхийн нийт харах хэрэгтэй байхгүй юу энэ? Да ялангуяа Испани хэл дээр, Франц хэл дээр, Америк хэл дээр, Оросын холбооноос бүгд найрамдах хятад улсын хэл дээр ханзаар ингээд бүх болохоо лөөрийг нь бүгдийн нэгэн жигд дэлхийн нийтэд засах хэрэгтэй. Тэгжиж бид нар баялгаа авч үлдэхээ. Тэгвэл бид баялгаа авч чадахгүй нэ штэ энэ янзаараа. Хоринд ямарсан бүх төрийн алба ажиллаж эхэлнэ. Мэдж байгаа. Мэдээж энэ улсын хурлын гишүүд та нар ажлаа хийцгээ одоо заа ёо. Систем нь юу хуцаад байгаа юм бэ? Нэг сайхнаа гэдэг хүүх чамаа гомо болгоно штэ. Хүүх гэж гаж донтооч гэж. Систем нь бидний хуцаад бай заа ёо. Юм гачин гөлгнүүд орж ил Монгол улсынхаа ерөнхийлөгчийг хүртэл дарамжилдаг болсон юм уу гомо гөлгнүүд харин. Юм гачин шивээстэй нэг банд юм уу ирээ оцтой юм уу гөлөг өө. Монгол улсын ерөнхийлөгч ухнагийн хөрөсгийг дарамжилж байгаа юм уу гомонод би хэлчихье заа. Та нар өөрсдөө гомонор заа ёо. Гөлгнүүд минь заа ёо. Монгол улсынхаа ерөнхийлөгчийг дарамжилдаг юм ацнууд та нар юу хийж чадах юм бэ? Та нар утсын санаар юм бичгээс өөр юу ч чадахгүй та нар. Та нар цагаатай гараад тэмцэж чадахгүй та нар мосончод. Аймхагийн хаадууд ой. Гачин гөлөг вэ энэ одоо бас. Ерөөсөө Монгол улсад энэ улсын хурлыг тараах хэрэгтэй. Ямар ч хэрэггүй улсын хурл байгаад хэрэггүй. Энэ парламент байгаад энэ 126 гишүүн байгаад хэрэггүй байхгүй юу? Энэ улсуудыг Монголын ард түмэн сонгосон одоо Монголын ард түмэн өөрсдөө буулгах хэрэгтэй. Өөрсдөө буулгах хэрэгтэй байхгүй юу новчнуудыг? За чи гараа явчихаа юм уу? Сайхнаа гэдэг юм уу? Хар гомом чи гараа явчих өөрөө хөөе. Мо бандиг юу бодох юм банд нарыг эз та. Ямар ч хэрэггүй моосоо банд нар.
Би ганцхан хүний юм хэлчихье та нар заа ёо. Бид нар өөрснөө баяртай эзэн болж чадахгүй бидний баягийг энэ 126 мал авч өгнө хизээч байхгүй заа ёо ганцхан хүний юм хэлчихье. Энэ 126-д бол яг улсын хурлын гишүүд Монголын ард түмний төлөө бол түүч байж чадахгүй гэдэг нь нотлогдоод байна шүү дээ. Одоо ойлгож байна уу? Бүгдээрээ мэдж байгаа шүү дээ. Улсын хурлын 126 гишүүн бүгдээрээ нэг чуулганыхаа хурал өглөө бүгдээрээ оюутгын гэрээ цуцлаа гэж бүгдээрээ нэг жижигхэн дөрвөн цаасан дээр бичээд бариад зогсолтоо. Тийм сэтгэл байхгүй улсуудаар бид нар өнөөдөр өөрсдийн эрх ашиг хамгаалж улсынхаа эрх ашиг хамгаалуулж юу ч байдгийг тийм юм байхгүй үнэхээр. Огт тийм юм байхгүй шүү. Энэ улсын хурлыг тарах хэрэгтэй. Ямар ч хэрэггүй. Сүүлдээ улсын хурлд нь хуралж чадхаач болчихсон, онц ностой хуулиудыг баталж чадхаач болчихсон, улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хуулийг Монгол улсын ингэж ухнагийн юус оруулсан энийг баталж чаддгүй, хойшлуулж баталдаггүй. Тэр алтан гэрэл гишүүний төрийн өндөр албан тушаалын хууль бусаар олсон хөрөнгийг хураах хуулийг бол баталж өгдөггүй. Хойшин тавиад ингээд суугаа тэгээ худлаа бопроол яваад байна. Дэндүү попон дэмчээд байгаа байхгүй манай улс төрчтэй. Хитрхи попон дэмчихсэн. Хитрхи попон дэмчээд байгаа байхгүй энэ улсууд попрохоос өөр юу ч байхгүй. Энэ улсын хурлын гишүүдийн толгойд нь яаж 2028 оны сонгуульд аль дүүргээс гараа аль юунаас гараа гэсэн бодолтой толгойн өвчин ботсон сууж байгаа. Тэс өөдөр Монгол улсын баялаг гадшаа урсж гин үү яаж гин үү ёстой нэрээ тэр юдэцэдсэн солонгоо гэдээ одоо улсын хурлын гишүүн биз дээ солонгооч мөн билүү. Тэр эмэгтэйгээс өөр ямар ч их орон чалга байхгүй. Нөгөө мөнх хэм билээ. Сүжсэн мөнх өсгөлэн бас худлаа. Баяр зөвхөн бид нар дэмжихгүй гэж зүйлд одоо намынхаа юугаар баяртайгаа дэмжиж ажиллаад явна гэж байгаа ийм урагч юм уусаад энэ яг ард мэдлөө явах уу? Явах уу? Хизээч явахгүй ш надад усаач. Гоён бүсээс сонгогдсон штэ. Одоо тэр ус гэдэг чандман эрдэнэ говь төжгээр одоо хангалттай говь байтгаа Монгол улсаараа одоо усгууд аюул нөмрөөд ирсэн байгаа шүү. Тун ойрхон ирсэн байгаа шүү. Гүний зэнгэг усаж секундд 600-аас 800 литр гүний зэнгэг усыг ховх сорж гинэ, саруулж гинэ. Алцсаа угааж гинэ гөлгөнөч. Тэгээд усны төлбөр ерөөсөө төлдөггүй наадвч. Тэгээ оюутгын компани шүүгдэлсэн. Тэгээд үгсэн эрдэнэчийн хамтын үйл ажиллагаа гэдэг шаардлага тунгуудаа та нар хөөе. Ирээд янта онтрыг шүүхэлцээр хагаад 2 ордыг авчсан гэж байна бодрооч чинь. Юу гэсэн онтроо бол бүгдээрээ Монголын ард түмний баялаг юм байгаа шүү дээ. Уул нь бидний баялагийг энэ улсад эзэн суулчаад байгаа болохоос яг үнэн гэлгээд энэ баялагын эзэн хий Монголын ард түмэн бид нар шүү дээ. Бидний үр хүүхд яаж баялагтай үлдгэлтэй. Энэ 7 сарын 20-нд 11 цагт талбай дээр уулзгаа ирээдэг хүрээд ирээрээ залуучууд ирвэл маш их баялгаар байна. Залуучуудаас ирнэ шүү. Залуучийн салбай маш олон ирэх юм бол энэ Монгол улс хоёрын даяараа залуучууд сэрнэ шүү. Сэрэмэр байж шүү үнэхээр залуус сэрэмэр байна. Ингээ унтуулаад ингэж байж болохгүй шүү дээ. За адилчин явна шүү чи хэлсэн шүү. Хөлс амдаа байгаарай. Явна шүү. Ах нь бол бэлэн байгаа шүү. Тэгээ бид бол эндээс олон машинтай улаан дугаа мандуулаа заяа. Төрийнхөө дуулыг ишиглүүлээд заяа. Олон лооцонгоо бариад ингээд хөдлөөд явгоо замаасаа Монгол улсын иргэд нийлээд явах хэрэгтэй байхгүй бид нар. Энэ ганцхан иргэн гандамрын тэмцэл биш шүү дээ. Энэ нийт Монголын ард түмний тэмцэл байхгүй юу? Баяртай эзэн байх Монголын ард түмний тэмцэлээ. Улсын хурлын гишүүдийг одоо бүгдээрээ шахаж шаардмаар байгаа юм бүгдээрээ 126-д зэрэг бүгдээрээ дооцсон бариад зогсмоор байгаа юм. Оюутлогоо дээр шаардна бид нар.
Улсын хурлын 120 гишүүн энэ төрийн ажил эхлэнгүү та нар улсын хурлын чуулганд орохдоо бүгдээрээ цаасан дээр оюутлогын гэрэг цуцлаа гэж та нар цаасан дээр лоолзонгоо бариад зогсцгоо. Хэл гахуул авилгал авч хармаанд нь орчихгүй юм бол та нар тэгээ зогсцгоо. Бид тэмцлэгээ тэмцэн. Залуучуудаа ирээрээ гууж гандамрах нь 7 сарын 20-нд 11 цагаас талбай дээр хүрээд ирээрээ бүгдээрээ ярилцчих. Над тийм нээлттэй микрофон депутийн надаа юу ч байхгүй. Бид өөрсдөө удаад хоорондоо ярьжаад бүгдээрээ хөдлөе. За дэмжиж ивэл нэг ширэлчих манайхаа. Дэмжиж ивэл нэг ширэлчих манайхаа. Тэхөө бүгдээрээ нэг ширэлчих. Гууж гэн. Одоо элбэг дөрж гэдэг энэ холгаачийг одоо ярьдаг хууш үгийн байгууллага гэж байна уу? Хил мэдээллийн байгууллага гэж байна уу? Одоо эх орондоо ирсэн бай. Одоо шалгал та. Одоо шүүсийн шахагдсан шүү дээ холгаачийг. Энэ сайн сайхна гэдэг юм уу гомо юм орж ирээд ачийн гоцоод хүүх чамаа гомо болгоно штэ хүүх гаж донтон ч шиг. Ерөнхийдөө чи ингэж оромжиж болдгийм үү? Энэ бол яг нэг сая яриад байгаа энэ нэг заван балиарын комедийн гэсэн энэ дебрад үзтэй гомо нарын нэг байгаа штэ ойлгомжтой. Зүгээр нэрээ 100 монгол залуучууд нэгдээд бид нар лооцонгоо бариад бид ерөөсөө тэнд элдв хангаа зам ам хааж одоо попорхгүй заяа зам хаагаад ямар ч үрдэн байхгүй юу? Хамгийн гол нь эцсийн энэ гэрээг цусасны дараа бид яаж тэмцэх бидний үүрэг байхгүй юу? Худлаа попорч очиж нэг акц хийж яриад байгаа. Ирс шилдэгний тэр энэ котагт би хэлсэн шүү дугаас хэрвээ бид зам хаах юм бол энэ оюутлогын энэ баруунчийн хаалган зүүн хаалган баяжмал гарч байна. Энд нь хаяа гэр үгүй. Тэгээ нэг өдөр акц гэдэг. Акц гэж үгж байгаа. Тийм л юм ярьсан уцууд шүү. Би бол үнэнгийг хэлнэ. Бид ч хүнтэй адилхан нууж хагаад худлаагаас пялтатаад байхыг хүсдэггүй. Угаасаа. Зүгээр тэнэг юм акц. Маягтай энэ оюутлогын гэрээлгүй засгийн газар энэ нэрэтэнтэр гэрээлхийн өмнө хийсэн нэг юм акц маягтай юм байгаа. Акц гэдэг чинь зүгээр очиж хийж би ч акц юу хийжтэй очин гутаа нэг зам дээр нь хөвтөөд монголчуудаа намайг идэ дайраад галлаа ядлаа баялгаа өгөхгүй гэдэг нэг 20-30 минут хөвтөөд нэг цаг зам хаасан болоод цагдаа үлээсэн байгаа торгуулчаад яваад ирнэ штэ. Яах юм тэгээд үр дүнгүй штэ амин гол нь. Ханаг гүгч эбигийн троошуул гэж байна. Хүмүүс амар мэднэ. Хүмүүс нүдтэй болцсон штэ угаасаа ойлгомжтой. Одоо бүх нийтээр оюутлогын тэмцэлтэй анхаарлаа хандуулъя. Энэ сошиалд хэрүүлээ дараа болъё. Тэр хууш үгийн байгууллага энэ ханаа манаа гэсэн энэ мэтийн юм уус гомо нарыг бүгдийг шалгах бах. Ойлгомжтой. Одоо оюутлогын асуудалтай бүгдээр орвол яасан бэ гэж би гуйгаад байгаа. Ястаа болохгүй гэрээгээ юм дамбард нь тавьж чамаагүй явнаа би. Ямар ч гэсэн явна. Өгсөн бас эх орныхоо төлөө явхад яадгийн ирнэ. Ер нь энэ гэрээг шууд цуслаханд хамгийн үр дүнтэй байхгүй юу? Энэ гэрээ цуслуулж чадах юм бол монголчууд жигэн ялтай байгуулдаг гэсэн. Бид бүгдээрээ энэ гэрээ цуслуулахгүй төлөө тороолж байгаа одоо намайг доромж байгаа намайг 9 жилээр хараа зүгч байгаа энэ тороолуудын бол ерөөсөө бүр голдон тасрагч байгаа байхгүй юу? Голдон тасрагч байгаа. Залуучууд хүрээд ирээч дүүнрээ 11 цагаас хүрээд ирээ бүгдээрээ явцгаая дүүнрээ. Манай золоо найз ямарсан явах хог энэ орж ирсэн байна. Энэ золоогийн залуу энэ маш мундаг залуу шүү. Эх орон сэтгэлтэй маш мундаг залуу. Золоо хүн амьтантай дугаарлууч холбогдож гэнэ үү? Явъя бариг холбогдож гэнэ үү? Бичээрээ холбогдож гэнэ үү?
Зүгээр акцийг төдийхний яваад бол ямар ч хэрэггүй байхгүй юу та. Үрдэнгүү тэмцэж ахсаад ямар ч хэрэгтэй. Ямар ч хэрэггүй шүү дээ. Энэ гэрээг сайжруулна гэж үлгэр шиг домог шиг юм яриад хэрэггүй. Зүгээр л энэ гэрээ шууд цуцал. Энэ ловрын гэрээг бид тусалж чадах юм бол монголчууд бид ялна. Бид баялгаа авч үлдэж чадна. Баястай эзэн бол чадна. Монгол улсын ерөнхий сайдны масрын очид өөрөө пост оруулсан. Энэ ойлгоон гэрээг цуцлах шиг амархан юм алгаа гэд туслаад өгөөч. Би үндэсний айлгой байдлын зөвлөлж хандна, хэрэгж хандна. Энэ гэрээг туслах хэрэгтэй. Энэ гэрээг тусчаас Монголын ард түмний нарыг мандуулаад өгөөч биднийг. Та нар энэ гэрээг тусалчих юм бид нар тийшээ яваад тэмцээд ард иргэдэн тийшээ яваад би иргэдээсээ хандуугаад хандуун ч өгдөггүй, хандууч орохгүй байгаа. 465 мянгаар гаццсан байхгүй. Ядаж би нэг хаяг пост хийх хэмжээний мөнгө ороод ирэх бах, бензин шатхууны мөнгө ороод ирэх бах. Аргаа барсандаа нэг хандига 467 мянгаас та буруу зөв харж ич 400 мянгаар нь 450 мянганы толооныг 50 мянган манад бидний Монголын ард түмний тэмцэл хандив өргөө 400 мянгад хөдөлж одоо байж байна. Энийг би үрж хэрэгж болохгүй шүү дээ. Энийг хэрэглэх ёстой газарлалтанд хэрэглэх ёстой байхгүй юу? Явах ёстой газарлалтанд зориулах ёстой. Сайн байна. Эсвэл хөдөлгөөнийг явна гэж байна. Явъя бүгдээрээ. Инкотахаа явъя. Инкот гэдэг ах бол асар амар мэдлэгтэй хүн, хамгийн гол нь мэдлэг чадвартай хүн надад хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас хаяг лооцонгоо яаж хийх вэ гэдгийг бид нар ярьж гад яг энэ гэрээг ямар үндслээр туслах вэ гэдгийг Англи, Испани, Хятад, Оросын холбооны улсын дөрвөн том гүрний хил дээр бид нар хийх ёстой. За бүгдээрээ дэмжиж нэг шеэр хийчих манайхаа тгөө. Дэмжиж бүгдээрээ шеэр хийчих манайхаа. Хитэн зуугуудаа хоёрдугаар зам дээр очиод хэвтэж өгөхөд яах вэ те ер нь зүгээр яав нэрээ очиод хэвтгэхэд бидэнд ирэх нь байгаа штэ. Гэхдээ бид өнөөдөр хууш үгийн байгууллагаа ацалтаад, засгийн газартаа ацалтаад энэ гэрээнийг одоо улсын гэрээгээд Монгол засгийн газрыг хийсэн гэрээ байгаа учраас энэ бас гэрээгээр халахчихсан лойртой итгээд бардам байгаад байгаа байхгүй юу? Ойлгож байна. Тийм учраас бид нар өөрснийхөө зэвсгийг бариад тайвнаар бид нар үзэл бодлоо илэрхийлээд дэлхийд шившиг болгож Монгол улсынхаа засгийн газрыг шахах шаардлага утсан. Өөр бидний шаардлага байхгүй, шахах шаардлага хэрэгтэй байхгүй юу? Хүн болгон дуурай уянгаа отгон 20-нд хариугаа авчгаад явна гэсэн араас гэж. Үгүй аваад явна одоо за явгод бол хамтаа яв Монголын ард түмэн харж байгаа штэ. Араас гэдэг үг байхгүй заа ёо. Та нар битгий хариу мариугээд битгий нэг ачаа юм яриад заа ёо. Зүгээр та нар нэгдээд явчиход нэгдээд тэмцээд явъя. Үгүй тийм бистэй монголчууд ахын төсөө. Нэг л зүйлийн төлөө, нэг л зорилгын төлөө бид нар тэмцэж байгаа. Нэг л баялаг, нэг л эх оронтой улс бид нар. Бид баялагийнхаа төлөө бүгдээрээ явах ёстой. Нэг нь хойно суугаад нэг нь явдаг гэж байхгүй, бүгдээрээ явна. Бүгдийг аваад явъя. Энэ хариу шаардлага маарлага гэдэг юм дээр та нарыг аргацаагаад байна шүү дээ. Та нар мэдэж байна уу? Юу хариу шаардлага маарлага авсны дараа явна Монгол юу солиороод байгаа. Явж чадахгүй юу 720-нд явъя мó гэж ард түмнийг уриалдгийг та нар. Үгүй тийм биз дээ. Явах бол бүгдээрээ л явъя л да. За манайхаа нэс годит ширлээд гэж одоодоо болдё манайхаа. Тэр лэсэн зөвлөгөөнийх нь хүртлэн ширэл. Тэр 3 бүсгүүд хүртлэн ширэл бүгдээрээ. Та нар маань хаяг руу бич. Яг явхаа тулахаараа ингэ явж чаддаггүй байхгүй юу? Наад болж өөрснөө. Бид нар нэг л эх орондоо нэг л байгалийн баялагтай ард түмэн шүү дээ.
Бид нар нэг л зүйлийн төлөө тэмцэж байгаа шүү дээ. Бид нар өөр суугаар тэмцээгүй шүү дээ. Би энэ гурван бүсгүй ягаад над дуурсан шалтгааныг би хэлье. Сангжийн баяр зөвтгөл 100-ны мандал өөрчнтэй мэтгэлцсэн яа. Баяр зөвтөргөө танд алдан бичиг хөргүүлье гэд уян гişүү хэдэр ирээл хийснээ өөрснөө устгацсан наад болчаа. Тэдэндээ мэдлэг шаардлагагүй. Тэгээд тэргөө хулгайч өөрчин гэдгийг бүгдээрээ мэдж байгаа монголчууд 3,500,000 мэддэг болчихсон шүү дээ. Ямар ч шаардлага байхгүй тэрийг хэлсэн. Зүгээр энэ ард түмний оюутлогоо ард түмний хөдөлгөөн байгуулчаа та нар өөрснөө асар майхантай болчоо та нар энэ тэнд хаяг дансаа тавиад зугаалаад ингээ яваад иж болохгүй. Гурваа одоо болон заяа хит попрод хит их хотлоо яриад энэ заяа тэмцээгүүд бидэнтэй нийлээд ард түмэнтэйгээ жирийн игэд бидэнтэйгээ нийлээд хамтдаа тэр оюутлог кампанид явнаа таагуурыг аваа явна заяа. Мэдөө таагуур явах хэрэгтэй. Таагуур хамгийн их Монголын ард түмэнд өнөөдөр энэ талаар ярьж хэлж байгаа хүн шүү дээ. Асар их мэдээлэлтэй. Болгоомжтой яваарэ хүүхдүүд хараарай. Харж байна. Аав нар хоёр хүүхдээ өндөр дугаа өнөө хажуудантайгаа гүүгээ явж штэ. Болгоомжтой явахгүй бол энэ автын осол гэдэг чинь аимшигтай штэ. Согтуу жолооч гэдэг бол хутга барьсан алуурчтай адилхан юм аа. Ямар ч мэдрэлгүй яваач танд өгдөж. Тэгээд нэр яг үндээр нэрээр аяны хариудтай актны хариуд жилдэгчээр би эргэн даваагийн мөнхөрдний өмнөөс 3 удаа özгөлдөн зардаж Чингэлтэй төгөөс 2 сквадуудаас 1 удаа özгөлдөн одоо энэ шүдгүү утсан гавья халуун үдний ажилгээд нэг шинжлэр 4-5 шүдээр ойцсон. Мөнхөрд нэг удаа намайг дэмжиж нэг удаа нь ойлгонтой дуурахгүй байгаа. Би хараад гинал байж байгаа. Заргийн өнрөө яасан? Бас хууль ёсны байгууллага янз бүр бодоо асуудлууд хуулширгийн байдлаар шийдэж яхад нь талигаж болсон аавтай хамт ээжтэй, дүүнэртэй, эхнэртэй би хэлмэслийн хөшөөн дээр хоноод өнжөд явж ирсэн. Дэмжид. Ял даваад орсныхын дараа би лайвдад олон зуун мянган үзчихсэн. Нэг удаа миний хандыг өөрснийхөө олон зуун мянган дагчтай хаягнаас нэг удаа тавьж өгөхгүй байгаа шүү дээ. Зя тэгээ манайхан 20-нд ирээрээ те залуучууд минь ирээрээ хамгийн гол нь олон хүнд л миний лайв хүрэх хэрэгтэй байна л та. Үнэхээр их утарж байна. 50,000 дагчтай хаягнаас 100 хүний нүд гарч ирэхгүй боллоо. Энэ хаяг маань ингээ репорт блоклуулж штэ. Учир нь яг 30-ны хадгалдаг учраас маш олон хүмүүс үзэж байгаа байх. Одоо Иргэн гандмарын өрөөсөн Монголын ард түмний өрөөсөн би дансаа тавьсан байгаа энэ андид зүгээр нэг аж ахуйн топ нэг удаа гараас сонгоход бидний тэмцэл болно. Янзын сайхан болоо явах юм байгаа шүү дээ. Хаяг дооцонго асуудалгүй үе чинь бензин шатхуун тосонд айц гүйцс байхгүй явъя гэсэн бодолтой залуучууд иргэн зөндөө байгаа шүү дээ. Учир нь мөнгө төрөг байхгүй санхүү байхгүй мэдж байгаа. За иргэд энэ дугаард нь яриад өгөөрэй. За энэ уян гишүүнийг 99 гишүү бас 99 50 гэдэг юм байна дугаар нь. Залгаад мессеж өгөөрэй. Нэг дээрээ бичээд өгөөрэй. За ямар ч гэсэн дүү явна шүү. Энэ адилчин дүүхүү явна шүү. Ерөөс ирхэн хэлсэндээ эмээлтмээр хараасандаа шүү залуу маань явна гэсэн бол явна шүү. Хамтдаа шүү. Учир нь гадаад байгаа монголчууд гэсэн хандаа өгөөрэй гэж гуйж байна. Та нараасаа. Хамгийн гол нь зүгээр бид нар очиод зүгээр нэг заасан дээр картон заасан дээр улаан ч юм уу харч юм уу нэг юмар аваачаад монголоор бичээд ингээ хаяг дооцсон бариад бидний тоохгүй. Заа ёо. Тийм учраас наад энэ 90 онтогийн энэ мосо бозруудыг дэлхийд шившиг бодох хэрэгтэй байхгүй юу? Олон улсын хил дээр өнөөдөр маш олон хаяг лооцонтой энэ гэрээг одоо юу яхад
Энэ гэрийг одоо шууд ингээд туслахад бэлэн болсон санкцуудыг бүгдийн гадаадаар хэмлүүлж байх нь хамгийн чухал гэж бодож байгаа миний хувьд бол. Тэс бид ордон мордон руу орж мож уулзах хүсэл сонирхол алгаа. Цаг хугацаа алдаж байгаа байхгүй юу? Тэгээ шаард хоолтыг хариуг авч иж явна моон гэж та нар явж хойноос нь очин мочин тийм дураараа битгий яриа та нар заа юу. Явахгүй та нар зүгээр бүгдээрээ явцгаая. За ийм биш юу. Манайхан тэгэл давь өндөрлөе дөө. Хоолоогоо сайн амжахгүй бол одоо 20-нд очиж тэндээс давьда төмөө олондоо түмгээ штэ. Жигэн баяжмал яаж гарч ийн гэдгийг би танад утгаар нь харуулна заа юу. Яаж хэдийн хэмжээний ууц автай хэдэн тоонороо өдөр хичнээн машин явдгийг Монголын ард түмнэр бүгдээрээ тооцоосгая заа юу манайхаа. За ийм байгаа шүү. Ингээд байнга дэмждэг энэ фэйсбүүк найзуудаа баярлалаа. Бүгдээрээ сайхан шеэр хийгээд өгөөрэй манайхаа. Хамтдаа шүү. Монгол ялна.